Өнөөдөр олон улсын музейн өдөр. Энэ тэмдэглэлт өдөр Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй 44 музейн 250 гаруй мэргэжилтэн судлаачид, ихтэй сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон музейн судалгаа хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музей сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. За өнөөдөр музей олон улсын өдөр. Тэгээд музей бол төгс соёл, үнэт зүйлийг арт түмэнд түгээд хамгийн чухал байгууллага. За өнөөдөр манай энэ эрдэм шинжилгээний хуралд 200 орчим музей байгууллагын удирдлага албан хаагчид ирсэн. За засгийн газраас музей улсын төсөвт музейнүүд дээр энэ жил бол олон арга хэмжээг төлөвлөж байна. Тун удахгүй эх сард Чингис хаан үндэсний музей, Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд ор, Евразийн их солилцоо, ирээдүйн боломж хамтын ажиллагаа олон улсын музейн захирлуудын нэгдсэн чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Евразийн музейн удирдлагууд нэгэн дээвэр дор анх удаа чуулгах гэж байна. Энэ жилийн олон улсын музейн зөвлөлөөс дэвшүүлсэн хуваагдмал дэлхийн ертөнцийг нэгтгэж буй музейнүүд урайн бид нэг дэлхий, нэг хүн төрөлхтөн гэдгийг Чингис хаан үейтхэн буй болгож Монголын их амар амгалан Пакс Монголикаг Евразийн их солилцооны түүхэнд бий болгосонтой нийцэж буйгаараа онцлогтой. Урлыг нээж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд алдарж авахлан хэлэхдээ аялал жуулчлал нь Монгол улсын тэргүүлэх салбар. Тиймээс музейг аялал жуулчлалтай холбох, музейг бүхэлдэн цахимжуулан дижитал орон зайд гаргаж, цахим ертөнцид музейг сурталчлах төсвийн хараат байдлаас гарч орлогоо нэмэгдүүлэх чиглэлд анхаард ажиллах хэрэгтэйг онцлов. Ерөн сүүлийн үеийн музейнуудын томоохон хурлуудын нэг гол сэдэв бол дижиталчил болсон. Тэгэхээр бид музейн гол хоёр үүрэг байгаа. Нэг нь музейн цуглуулгыг цуглуулаад хадгалж хамгаалах, хоёр дахь үүрэг нь болохоор хүнд хүргэх гэсэн ийм хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид мэдээж энэ 21-р зуунтай хөл нийлүүлэн алхахын тулд яах аргагүй музейнүүд үзмрүүдийг бодитоор биш дижитал хувилбарт оруулах нэн тэргүүний асуудал тулгарч байгаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, соёл урлагийн их сургуулийн соёл урлаг судлалын хүрээлэн, Монголын үндэсний музей, олон улсын музейн зөвлөл, Монголын үндэсний хороо, Чингис хаан үндэсний музей, байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, зан базрын нэрэмжит дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулсан дээрх хурал үндсэн 4 чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүлэн салбарын хөгжилд дүн шинжилгээ хийж ирээдүйн зорилгоо тодорхойллоо. За бид нар энэ жил хоёр том музей ашиглалтанд орж байгаа ш таад мэднэ тийм ээ. Шинжлэх ухааны байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, археологи палеонтологийн үндэсний музей гэсэн хоёр том музей ашиглалтанд орж байгаа. Энэ музейд орчин үеийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөд тавигдана. Та бүгдний сфера театр гэж таазаараа бүхэл бүтэн дэлгэц болсон тийм театруудыг бид энэ хоёр музейд хийх гэж байгаа. Их мэдчлэг орчин үеийн бүхэл дэвшил зүйлийг энэ хоёр музейд хийгдэн. Энэ хоёр музей ашиглалтанд орсноороо Монголд ирэх жуулчд мөн манай арт түмэн ч гэсэн өөрсдөө үзэх том өргөн боломж нэгдэнэ гэж бодож байгаа. Олон улсын музейн өдрийг анх 1977 онд ЮНЕСКОгийн харьяа олон улсын музейн зөвлөл, нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах үүднээс санаачлан гаргаж, Монгол улс 2003 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.